За энэ удаагийн сонгуул саналын хувьд бол саналын хуудасны хувьд бол хоёр хэсэг байна. Ийм. За энэ бол одоо сонгуулийн төв байгууллагаас иргэд олон нийтэд мэдээллийн зорилтоор хүргэж байгаа загварын саналын хуудас. За яг нөгөө үндсэн саналын хуудас бол биш байгаа юм шүү. Ямар ялгаатай байна вэ гэж. Улсын хурлын сонгуульд нийтдээ 13 бүсээс 78 нэр дэвшигч за иргэд олон нийтийн буюу сонгогч таны саналаар сонгогдох боломжтой болж байна. Тухайн бүс нийтдээ 5 мандаттай бол 5 нэр дэвшигчийг зайлшгүй сонгоно. Ингэж санал авах болж байгаа. За нэгийг дутуу юм уу? Хоёрыг илүү ч юм уу? За будах юм бол энэ саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна. За хамгийн гол энэ намуудын жагсаалт байна. За 48 одоо нэр дэвшигчийг намууд жагсаалтанд байршуулж иргэд олон нийтийн буюу сонгогч таны саналаар сонгогдох боломжтой. За би Монгол Ардын намаас жинхэнэ нөгөө инженерүүд олон нийтийн төлөөллийг дэмжмээр байна. За одоо иргэний зориг ногоо намд бас миний дэмжиж байгаа 2-3 хүн байна. Энийг бас дугуулчих. Ингээд энэ хүснэгтэн дээр нэгнээс илүү одоо сонголтыг хийх юм бол намуудын жагсаалтын хүснэгт хүчингүй болчихж байгаа шүү. За одоо жишээлбэл за би Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний багийг дэмжиж байна. За одоо оюун эрдний ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг за шинэ 30 жилийг бас иргэд сонгогчдод хамт эхлүүлэе гэж байгаа. Энэ үйл хэргийг дэмжиж байна л гэж ингэж ойлгож байгаа бол Монгол Ардын нам гэсэн энэ өмнөх хэсгийг л дүүргээ бодчихно гэсэн үг юм. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж